Сайн байцгаана уу хүүхдүүд минь. Би та нарыг харлаа, таны үлсийг сонслоо. Ирээдүйн 21-р зуун сургуулийн дижитмаа багштай 50 бие анги даалгавраа амжилттай гүйцэтгэсэн тул та нарын хүч чадал ухааныг үнэлж баг бүрт 2 хурдан хүлгийг бэлэг болгон олгосгоё. Дараагийн тэмцээндээ хурдан хүлгээ унаад илүү хурдлаарай. Мөн та нар минь миний бахархах бас нэгэн шалтгаан болов. Миний хөлийг сонсоорой. Хөлийг баран хөвөж Би ирээдүйн сургуулийн минь Сайн уу найзуудаа? Та нар өөртөө эд шидийн хайрцагтай гэдгээ мэдэх үү? Хэрв чи чихээрээ сайн сонсож чадвал тэр хайрцагт бүх гоё түүх. Бас сонирхолтой мэдээллүүд эрдэнэс шиг хадгалагдан үлддэг. Энэ нь сонсоод тогтоох чадвар юм. Сонсоод тогтоох гэдэг нь чихээрээ сонссон мэдээллээ ойлгож, тархиндаа хадгалаад дараа нь санж хэрэглэх чадвар гэсэн үг юм. Энгийнээр хэлбэл чи хэн нэгний ярьсныг анхааралтай сонсно. Тэгээд сонссон зүйлээ мартахгүй тогтооно. Дараа нь дахин санах гэсэн үг юм. Сонсоод тогтоох чадвараа хөгжүүлэх энгийн аргуудаас танилцуулъя. Нэгдүгээр анхааралтай сонсох дадал. Хоёрдугаарт сонссноо давтаж хэлэх. Гуравдугаарт богино хэсэг болгон сонсох даа. Дөрөвдүгээрт төсөөлж сонсох. Тавдугаарт асуулт тавьж сонсох. 6 дугаар сонссон зүйлээ хэрэглэх. Өөр хэлбэл сонсоод л орхих биш, хийж үзэх, хэрэгжүүлэх гэсэн үг юм. Эдгээр алхмуудыг хэрэгжүүлснээр таны чадвар сайжрах болно. Эд шидийн хайрцгаа дүүрэхийн тулд бүгдээрээ чихээ дэлдийлгээд сэтгэлээрээ сонсож сурцгаая. Сайн байна уу? Ирээдүйн 21-р зуун сургуулийн түүх нийгмийн ухааны багш Нимбуян байна. Өнөөдөр бид хөх шугуйд тайга, хөвөлцөх цэвэрталай, хөвөн заяаг Монгол түмний шүтээнүүдэг, Хөвсгөл аймгийн 9 бахархал зүйлсийг хамтдаа танилцуулъя. Хөвсгөл нуур. Монголын хөх сувд гэгддэг хөвсгөл нуур нь зөвхөн үзэсгэлэнтэй төдийгүй олон сонирхолтой нууцыг агуулдаг. Монгол улсын гадаргын цэвэр усны 70%, дэлхийн цэвэр усны нөөцийн 1%-ийг дангаараа бүрдүүлдэг. Нутгийн иргэд хөвсгөл нуурыг далайн ээж гэж хүнддэг нэрлэдэг. Домогт өгүүлснээр эрт цагт нэгэн авраг биетэй эндэн уулын сав газар руу уус алдаж түүнийг зогсоохын тулд уулын ориглыг тасдаж авчирв. Дээрээс нь дарсан нь одоогийн хүүс арал болсон гэдэг. Дарахтын хотгор мөнгөн головд сүлжиж мянган нуур гэлэлсэн байгаль ихийн урасан гайхамшигт бүтээл юм. Бүрэн хаан уул. Тэнгэр багандсан сүрлэг оргил. Хөвсгөл нутгийн сүр хүчний илэрхийлэл билээ. Цаалан ардын ахуй соёл. Хөвч тайгийн гүнд цаа буга маллан амьдрах энэ ард түмэн бол дэлхийд ховордсон соёлын мартагдшгүй амьд түүх билээ. Өөрийн бол одын эрэг дагуу өдгөн тайх, өндөр уус, байгалийн өөрөмцөлтгийг үзүүлдэг газар юм. Мөн Монголда төдийгүй дэлхийд ховордсон тул загсны гол амьдрах орчин гэдгээр алдартай. Улаан тайх. Онгон дагшин байгаль, ховор ан амьтдын нууцлаг үлгийсэн энэ тайг нь хүн хүрээгүй. Дэлхийн цөөн хідэн ариун газрын нэг билээ.
Аян дээр хин агуй түүхэн жимээр аялал соёл шүтлэгийн нууц жирнэх цэцэг бишрлийн алтан баг нь амар амгалангийн дагшин шүтэн мөн юм аа. Буган чулуун хөшөө. Хөвсгөл аймаг бол Монгол орны төдийгүй дэлхийн буган чулуун хөшөөний соёлын гол төв юм. Тус аймгийн нутагт гал гаруй буган чулуун хөшөө бүртгэгдсэн байдаг. Хамгийн урд талын хөшөөнд хүний нүүрний дүрслэлтэй. Энэ нь дэлхий дээр хамгийн тод бодит дүрслэлтэй хүний нүүртэй буган чулуу юм. Тэсийн гол Монголын хамгийн том голуудын нэг бөгөөд Байгалийн өвөрмц тогтс түүх соёлын ариун өвөөрөө алдартай. Хурдан мориороо алдартай нутгуудын нэг билээ. Монголчууд Тэсийн голын унага гэж хүндтгэн ярьдаг нь учиртай. бидний бичлэгийг хүлээн авч үзсэн та бүхэндээ баярлалаа. Бичлэгийг бэлтгэсэн хөгжмийн багш Төмөр хоёг. Түүх нийгмийн ухааны багш Ням буян. Түүхэ дэдлие өв соёлоо хамгаалъя. Түүх түүнийг тэмцэгч ноёдын эгнээнд үлдээсэн. Шадар ван чингүүнжөв эрх чөлөөний бэлэгдэл. Түүхэнд хизээч хэрвээ гэсэн нөхцөл байдаггүй. Жалханц худагт Дамдан базар Монголын түүхийн домог. Түүх бол ард түмний ой санамж. Дугрын гунга анхны нисгэгч хошууч генерал. Түүхэнд үлдсэн шударга хүмүүсийн тол юм. Лусан доржийн Бэлэг Баатар их орноо амаараа хамгаалсан. Чимэд шин үндсэн хуулийн эхийг бэлдсэн. Түүх үнэн худлыг ялган үлдээдэг. Лүндгийн даваад орж ам үргэж их орноо хамгаалсан. Түүх бол тусгаар тогтнолын гэрч.